Айдас ба сургамж толилуулж байна. Энэ явдал манай нагцэгчид 2008 оны хавар тохиолдсон юм. Игчиг маань үүр цайх гэдэг бөгөө дээрээ 3 игчтэй айлын баг. Игч маань өндөр урт үстэй их сайхан эмэгтэй байж билээ. Би багын л дандаа үүрт нь унтаж эрхэлдэг байлаа. Энэ явдал тохиолдоход игч минь хүнтэй суугаад удаагүй байсан ба нөхрийн хамт алтан ус гих газар алт угдаг байсан. Баян-Онгор аймгийн хүмүүс бол андахгүй. Тэр өдөр игч орой шороо угааж дуусаад хоолоо хийж идгийн хажуугаар би засгаар гэрээсээ гараад зай авалгүй ойрхон суугаад би засаж байтал гэнэт тэрүүхэн үедээ хүчтэй шууш байсан атлаа. Гэнэт тогтун байдал чилжиж үүнээс дамжраад нэвсгэр харын ар мөрнөөс нь татаад унагсан аж. Игч маань гараа тулан босох гэж байтал ар нуруунаас нь цоор хайтаж хөнгөсөн сөөнг болгоор бүгд өгөх болно. Бүгд өгөх болно. Гээд дачгантай л инээж тэрүүхэн хооронд игч маань ухаан балартаж унсан аж. Игчийг орж ирлийн утгаар нахын санаан зовж араас нь толгой зохиолгоход игч өмдөөж татаж амжаагүй нүүр нь хөвөрч ухаан алдсан байж. Ах маань шууд л игчийг суудаж тэрээд гэртээ оруулаад ойролцоох уцтай айл бараадаж түргэн тусламжид дуудлага өгсөн юмсанч. Ахын маань эхний таамаг энэ хамын шүлсээ өсчүүлсэн харчууд дур хүслээ ангаж хайчгаад явсан байх гэж бодож. Аймгийн төвөөс зайтай газар болохоор түргэн тусламжийн үүр цайхаа алдад ирсэн байгаа юм. Игчийг түргэн авч яваад харин цагдаа нар ахтай хамтран тэр газар ойрхон байрлах хүмүүсээс тодруулах мэдээлэл авч үлдэж. Имлэг тухайн орол холбогдох дугаар өгөөд ах маань игчийг явуулчихсан. Тэр үед аав маань хотод харин ээж бид хоёр дүүгийн хамт байдаг байлаа. Ээж цай унгаа уцаар яриад одоо гарлаа гэд намайг хоёр дүүгээ хуслаадах хэдүүлээ өвөөгэнд очих хэрэгтэй байна гэсэн юм. Ингээд бид өвөөгэнд ирэхэд ээж гадаа бүрий байсныг чилэхгүй намайг хамт авч явж хоёр дүүг маань имээ харж үлдэхэр боллоо. Би тухайн үед хаашаа явж байгаа юу болоод байгаа талаар таамагч байхгүй гайхаж явсаар эмнэлгийн үүдэн дэрлээ. Үүдний харалтаа очиж ээж минь надлуу харж миний хүү одоо том болсон. Тийм болохоор ээжтэй хань болж байгаа юм шүү. Харсан сонссон юмнасаа цочирдож айж болохгүй шүү гэж хэлв. Эмнэлэг дээр эртэл 80 дэшээ насалсан эмээгийн маань өвч дээгөө ирчихсэн бидний харсан даруйдаа л уйлчихсан. Ээж дээгөөг тайтруулах хооронд "Үүр цайх охин минь ухаангүй ирсэн байна. Юу л болоод байна да?" гэж элдвийн үг өгсөн нулимс туслуулах дундуур эмч намайг дагуулад явлаа. Тэр үед би 15 та байж. Игчийнхээ хитэж байгаа өрөөлөө ортол царайн цонхиж хугаатал цаажчихсан тусал залгуулсан хөвтөж байлаа. Тэр өрөө ээж маань дээгөөг тухтай амраахаар авч яваад би харин игчийг сахиж гонсон юм. Гэтэл шүн дунд бололтой өөрөө маш хүйтэн болчихсон байв. Би шүдээд ачигнуулан амьсгаад арч сэрлээ. Яг юу болоод байгааг нь ойлгоогүйч нүдээ хүчтэй нуглан ивчлүүгээ хартал яг орныхын цаатаал том харс өдөр харагдав. Шууд л зочин өндийгөө дөрөөний гэрлийг асаахад нөгөөх чинь мөрч үлэлгүй алга болсон доо. Өөрөө буцаад дулаан орж их ч өглөөд байдалтай хөвцөөр үүр цайсан. Нойроо дэлэлгүй үүрээр унтчихсан байж. Эмч сэрээрээ миний дүү ихч чинь ухаан орчихлоо гэхэд л нүд бүлцийч хурдан өнгөж босоод өвчийгээ хартал үнэхээр л кино зохиол шиг аимшигтай. Тэр сайхан дөрх нь хормын зурлах хөвшөрч өвчлээсэн өсөн буурлаж өнгө алдсан байлаа. Над руу харах тэр гарц нь хоол нэгсэн барх шиг харагдаж байв.
Үүнтэй залгуулаад ээж ирж бөөн өөлөө майлан болох завсраар би амрах гээд гэрлүүгөө харьлаа. Тэр явдлаас хэд хоногийн дараа эгчийн маань би дээрдэж хэд хэдэн шинжилгээний хариунд үндэслэн хүчирхийлсэн гих хариу гаралгүй эмнэлгээс гарсан юм. Харин эмнэлгээс гарсантай зөрж бүх аимшигтай зүйлс ихсэндэ. Нэг орой ээж минь надад хандаж "Чи эгчинд очиж ядах. Чамайг сураад асуугаад байна. Очиж хоноод ирдэ минийхүү" гэж хэлэн явууллаа. Би харуу бүрүүтэй зэрэгцээд эгчиндээ очисон. Ах эзэнгүй игч хөгшин ээжтэйгээ үлдсэн байж. Үүдээр орох төдийд л эгч маань "Сайн уу минь дүү" хэмээн инээхтэн би дотроо их л баярлсан да. Харин шөнийн энэ байдал шал өөрөөр ирсэн юм. Шүн дунд үл мэдэх хүний зөвүүн чихүүцэн минийх дуунаар би сэрж эхлэв. Сэрсэн даруйдаа орчноо хэсэг ажвал игч орон дээрээ өндөгөө суучсан байв. Би чанга дуу аван игчлүү хандаж "Юу болсон бэ хичээ?" гэж асуугаад зөрүүлэн айц сүргэм чанга нээхэд игчийн ээжийн цаанаас "Минийхүү гэрлээ асаач. Айж болохгүй шүү" гэж хэлв. Би гайхан гэрлээ асаахад нүдэндээ ч итгэсэнгүй. Игчээ маань амнаас цагаан хөөс сахараад инээж байснаа. "Ээж, энэ намайг авах гэж ирсэн байна" гэд олон удаа давтаж хэлж байлаа. Игчийн ээж охин минь юу болов яа болов гэж шалтгаан асуух дундуур игч гинэд жихээ дараа муухай орилж эхэлсэн. Би хэсэг айх гайхын зэрэгцээ гөлөрч зогслоо. Гинэд ухаан орсон айтай цочиж хажууд нь очтол игч "Чамайг бас авч явна" гэд үснээсээ туг тугаар нь зулгааж байснаа таталт өгөөд унчихсан. Би шууд л уцаа шүрч яваад түргэн дуудлаа. Имлэгд очисон үедээ ч муухай орилж хашгижж дийлдсэнгүй. Эмчнэр нойрсуулах тариа тарьж байж умтулсан да. Тариулахаас өмнө игч маань ганцаараа ярин уйлж бас хүчтэй ойрлож өөрийнхөө үснээс зулгааж байсан болохоор эмчнэрт өөр арга олдоогүй байх. Тэр даруй шинжилгээ өгөөд өглөө нэмчин "За, үүр цайхан гэр бүлээс хүн байвал ороод ир" гэж хэлв. Бид хэд яваад ортол эмч бидэнд хандаж "За, энэ хүн газуурхад ганц хороо дутаж. Ангаах ухааны талаас гарвал ямар ч ирүүл болох хүнс алга. Энүүхэндээ" гэж ярихад "Шашин талаар яваад үзвэл илүү дөхөн байх" гэд бидний яриа өндөрлөө. Энэ явдлаас хойш бараг 7 хоног хэртэ гайгүй үзэж хардаг гэсэн болгон дээр очисон боловч ямар ч нэмэр байгаагүй. Игч минь өдөр ирэх тусамд ордож бүр шалдан үцгэн явдаг боллоо. Яах учраа олж ядан байхад яг тэр өдөр игчийн маань нөхөр Хөвсгөл аймгийн галцмаа Шарав хэмээх 40 иргэм насны зайрын хүн авчирч заллаа. Тэр зайран ирээд орой болохыг хүлээв. Харин игч маань хамаг хувцас тайлан сэгсээсэн байдалтай өнөөх зайран руу гартаа аралсан шороо чулуу болгоны чулуудан инээд алдаж байлаа. Тэгж нэгэн орой болов. Зайран чонходоо залж "Дайрлага дайрсан байна. Анх дайрлага дайрсан газар нь очих хэрэгтэй. Өдийд гарахад үүрээр амжиж очих юм байна" хэмээн хэлэхэд нь би дотроо үлдэх байх гэж бодож байтал зайран "Дахиад жилдээ урт жолоотой үр заавал явах юм байна" гэлээ. Тэгээд зайран болон игч ах бид дөрөв хамт явхаар боллоо. Явсаар байгаад бид яг л үүр шүн хоёрын заагаар очисон юм.
Тэр газар ойртох тусам эгч маань бүрл галзуу хүн шиг болж нөгөө зайрын багал зурдаж дайрч байлаа. Намагч танихгүй хазаж цулгаан арай ядан явсаар зайрангийн заасан газарт очиж онгодоо буулгасан юм. Зайран өвгөн хэлэхдээ ах бид хоёрыг эгчийг хөдөлгөөнгүй чанга барь. Яасан ч тавьж болохгүй шүүгээ захиад онгодоо буулгалаа. Тэр хооронд ах бид хоёр арай ядан барьж байв. Игчийн нөхөр өвгөн нуруу туруу сайтай бэрхүү хүн л дээ. Тэгсэн атлаа удаан тэсэхгүй нийлт мэдэгдэж байсан. Бөө буусан даруйдал бидэнтэй юу ч ярилгүй шал өөр зөвлөө хард сууж байснаа. Игчийг нурууныхаа ард авчираад өөрсдөө хоолд гэж хэлв. Хөнлөнгөөс гараа сууж байх үед игч өнөө бөөг шуулан чанга нээж байснаа. Гинэт ээжээ авраарай гэд орлоод ирлээ. Гэтэл онгод ингэж айлдав. Ам тавих гээд байна. Танан хонин дунд сэтгэхийн амтаа том цагаан халзан өн байна. Тэр малын амаар солиог хийхэд тохиромжтой. Харин сүргийнтэй ойрын 3 жилдээ төрөл арилжихгүй шүү. Хэмээгээд араас нь ахлуу хандан зандарч эхэлсэн. Юу болж байсныг мэдсээр байж, гүм үү харалхан дотортой хүн юм аа чи. Гээ дахиж дуураагүй. Сураараа ихчийг нэг ороолготол сөхөрч суусан чихтэй ухаан алдав. Энэ газрын хангаан модонд өргөл барьц байр. Шоргоолж боргуурлаар хооллон шүү. Харин та хэд эндээс бүрийд хөдлөөрэй. Гэж хэлээд сахиус буцаа тэнгэртээ мордсон. Харин дараагаар нь зайрангуй их ууртагаар ихчийн нөхрийг замдан чи шуналдаа хөтлөгдөж юу хийсэн чинь нэрвэ? Алив бүгдийг нь дооч. Эсвэл би хэлэх үү? Гэд дугуй суучихсан. Тэр үед ихчийн нөхөр 4 жилийн өмнө энэ нутгийн ээж хүү хоёрынд газар ухаж байсан юм. Нилийн үн хүрхээр бул алт олоод буцаж гарахтаа босолдсон юм гэсэн. Аврахаан гэрж ухаад өнөө ээж хүү хоёрыг олсон боловч бул алт ор сурггүй болсон гэлээ. Тэр үеэс энд хий юм үзэгдэж оройн цагаар хүн ярих чимээ сонсогддог болсон гинлээ. Сүүлд энд хідэн залуус ирж алт ухаж байгаад нилийн гүнээс хүүгийн тасарсан гарыг олгоод түүнтэй давхцаад алтны судлыг гаргасан юм билээ. Тэр хүүгийн тасарсан гарын атганд алт боогдчихсан байсан гэж ам дамжиж ярих болсон. Би харин судлыг олох байх гэж дотроо бодоод л ухсан юм. Гэж хэлэн ах маань өөлж эхэллээ. Гэтэл зайран чи намайг том нүгэлтэйл гутгалаа та. Чамаас төлөж нуудмыг харин надаас 10 насыг минь салгасандаа дүү минь. Гэж хэлгээд миний дотор пал гэдэл явчихсан. Цаг хүлээж суусаар бид оройноо буцсан. Игч маань харин энэ бүх болсон явдлыг огтхон сандаггүй. Одоо нөхөр 3 хүүхдээ хамт сайхан амьдарч байгаа. Хожим зайран ах намайг дагуулж явсан учраас хэлэхдээ тэр жүтгэр чамайг харчихсан. Хэрвээ дагаж яваагүй бол чам чөглөх аюултай байсан юм. Хэмээн учрыг ойлгуулсан да. Иймэрхүү даалдын зүйл хамгийн ойр хайртай гэсэн хүн болгоныг сонгоод хорлоод эхэлдэг аж. Энэ явдал надад газар устаа буруу харьцах хэрэггүй үүлийн үр гэж байдаг талаар ойлгуулж өгсөн дөө. Харин сүүл сонсохны шарав зайран яг 10 жилийн дараа насаа эцэлсэн гэлээ.